Нэг харилцаа чинь бүтлгүүтэд хууртчихсан бол араар чинь тавьж исэн тийм тохиолдол байж исэн бол яг тэр траумагаа эмчлэхгүйгээр дараагийнхаа хүнтэй үерхэж эхлэх үед нөгөө хүнээ те энэ намайг ингэж хүйдэ. Энэ намайг ингээд араар тавьчих үедээ. Энэ намайг надтай ингэж харьцаж байгаад ингээ хуурчих үедээ. Энэ ингээ худлаа яриад ингээ явж явах үедээ гэдэг ч юм уу. Тэр хүндээ тэгж хандаад эхлэнгүүт зөрүүлээд чамайг аюу гоо эрүүл харилцаагаар хайрлаж исэн тэр хүн чинь дахиад нөгөө өвчлөлтэй харилцаагаар хайрлаж эхлэдэг байгаа гэсэн үг. Тийм учраас анханасаа траумагаа эдгэж ээж дараагийнхаа харилцаанд орохгүй бол энэ бол өвчлөлтэй харилцааны гинжин хэлхээ юм. Яг үнэндээ хүн бүр яа өөрсдөө трауматай гэж оншилдог тийм үү? Яа гэх юм бол өмнө нь би ингэж алдчихсан учраас, өмнө нь би ингэжсэн учраас, өмнө нь тэр хүн намайг хуурж исэн учраас, өмнө нь намайг аав маань орхижсэн, ээж маань орхиод явжсэн учраас тэрнээс болоод би орхигдчих үедээ гэдэг хүнд итгэж чадахгүй, өөрийгөө голдог, өөрийгөө үзэн яддаг, аль эсвэл ийм ааштай болсон. Зүгээр л энэ миний траума. Угаасаа намайг энэ байдлаар нь хүлээн зөвшөөрөхөөсөө аргагүй гэд өөрөө өөрийнхөө сэтгэл зүйг трауматай байгаагаа мэдж байгаа мөртлөө траумагаа эмчлэх гэдэг талаас нь бодохоос илүүтэй нөгөө траума арай бага байгаа, арай сэтгэл зүйн түвшин нь арай өндөр байгаа, аз жаргалыг мэдэрч байгаа мэдрэмж нь өндөр байгаа тэр хүндээ наалдуулах гэдэг. Тэгвэл бид нэр яг яаж энэ траумагаа эмчлэх юм бэ? Чи хэн нэгэн хүнд ямар нэгэн зүйл ярьж байгаа тохиолдолд яг юу мэдэрч байна? Хамгийн их гунигтай мэдрэмж төрж, хамгийн сэтгэл хөдлөлтийн өндөр түвшинд очиж, нүднээс чинь нулимс гарч, үнэхээр хэн нэгэн хүн гэхээсээ илүү чин сэтгэлээсээ итгэдэг найз нөхөдтэй гэр бүлтэй ярьж байгаа тохиолдолд хамгийн гунигтай мэдрэгдэж байгаа мэдрэмжээ яриад уйлж байгаа тэр мэдрэмж чинь яг гүн дотогш нь ухаад үзэх юм бол чиний траума байна гэсэн үг. Яасан бэ гэхээр миний үргэлжсэн хүн ингээл зөв зүгээрээ жаал гинт алга болсон байхгүй юу? Тэгсэн чинь би юусоо мэдэхгүйсэн чинь намайг араар тавьжсэн байт юм да. Тэгэл бүр тэрнээс болол би эрэгтэй хүнд хизээч итгэж чадахгүй болсон. Тэгвэл бүгдээрээ траумагаа тодорхойлцгоё. Хамгийн эхлээд эдгээр асуултуудыг өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Би яг ямар зүйлд хамгийн их эмзэгэлдэг вэ? Хин нэгэн хүнд итгэхээс айдаг. Би орхигдчих вэ гэдгээс айдаг. Хүн намайг хайрлахгүй байх вэ гэдгээс айдаг. Би ганцаараа үлдэхээс айдаг. Би хангалтгүй гэдэг мэдрэмжээс айдаг. Гэх мэтчлэн байдлаар хүн болгон тэрийгэ дотроо яг мэдчихэдэг. Аль болох. Яг тэр мэдрэмжүүд яг яаж гарч ирээд байдаг вэ гэхээр та өөрөөсөө би яг юунаас айдаг вэ? Би яг ямар мэдрэмжээс айдаг вэ гэдэг асуултаар асууж ээж мэдэх боломжтой. Энэ зүйлийг бодоход яг ямар мэдрэмж төрдөг вэ? Яг үнэндээ эмзэглэж байгаа зүйлийн хувьд би хэн нэгэн хүнд хүлээн зөвшөөрөхгүй байх вэ гэдгээс айдаг айдастай гэсэн асуултын хариулт байлаа. Тэгтэл энэ мэдрэмжийг мэдрэхэд яг ямар мэдрэмж төрдөг учраас яг яагаад хин нэгэнд хүлээн зөвшөөрөхгүй байх вэ гэж айдیں۔ Гэдэг яагаад гэдэг учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Яагаад гэх юм бол намайг тэр хүмүүс хайрлахгүй байх вэ? Би мундаг байхгүй бол тэр хүмүүст хайрлагдахгүй байх вэ? Би мундаг байхгүй бол тэр хүмүүст орхигдчих вэ? Би мундаг байхгүй бол тэр хүмүүс миний амьдралаас явчих вэ гэдгээс айдаг айдастай байх боломжтой. Энэс болж би яг ямар айдастай болсон бэ? Яг энэ зүйлээс болж за би үнэхээр хичээхгүй л болтгүй юм байна. Би яг хичээхгүй л бол хүмүүс намайг хайрлахгүй юм байна. Би хичээхгүй л бол хүнд ч үнэлэгдэхгүй юм байна. Би хичээхгүй л бол миний хайртай хүмүүс намайг орхих юм байна. Би хичээхгүй л бол аз жаргалтай амьдарч чадахгүй юм байна. Хичээхгүй л бол гэж боддог зүйл хосын харилцаан дээр ороод ирэхээр хамгийн том буруутгал болдог. Яад гэвэл тэр хүн чамайг байгаар ч хайрлах хэвээр байхад яг үнэндээ чи бүх зүйл дээр нь хичээгээл бүх зүйл дээр нь өөрийгөө мундаг байлгах гал бүх зүйл дээр нь оролцох гал туслах гал ялангуяа эмэгтэй хүн хичээгээд эхлэх тусам тэр хүнийг өөрөөсөө холдуулж яадаг. Тийм учраас хитрхи хичээж өөрийгөө батлах гэж чичирдэг хүмүүс бол энэн дээр хамгийн том алддаг гэж хэлж болно. Эдгээр асуултуудыг асуусны дараагаар чиний хамгийн том сэтгэлийн шархч нэгдэж ирж байгаа. Магадгүй хин нэгэн хүнд орхигдсон бол чиний сөрөг сэтгэлийн шарх юугаар илэрч байгаа вэ гэхээр би хүнд хаягдчих вэ дээ. Хин нэгэн хүнд хууртагдсан бол би энэ хүнд хууртагдчих вэ дээ. Хин нэгэн хүн чамайг доромжилж ямар нэгэн сэтгэл зүйн болоод биеийн дарамт тийм хүчирхийлэл үйлдсэн бол
энэ хүн намайг ингээд шархлуулчих үү дээ. Хин нэгэн хүн чамайг те магадгүй буруутгасан бол би энэ хүний амьдралд муугар нөлөөлчих үү дээ. Эдгээр бүгдээрээ травманууд. 3 дахь хүний нүдээр харах хэрэгтэй. Тэр хүн яг яагаад тэгсэн байх вэ? Тэр хүнд магадгүй шалтгаан байсан байх. Гэтэ өөрийгөө шууд буруутгаж бодохоос илүүтэй тэр хүнд яг ямар шалтгаан байсан байх вэ? Магадгүй тэр хүн өмнө нь те хин нэгэн хүнээс одоо авч ирсэн тийм травманы мэдрэмж нь арилахгүй надтай үерхлийн харилцаанд ороод за тэгээд тэр мэдрэмжээсээ болоод намайг буруугаар бодоод ингээд шархлуулсан байх. Магадгүй тэр хүнд зүгээр л одоо тэг би тохирох хүн нь биш байсан нь мэдрэгдээд тэр хүн өөрөө өөрийнхөө сонголтыг өөрөөр хийхээр сонгосон байх. Магадгүй тэр хүн зүгээр л өөрөө яг тэр мэдрэмжийг мэдэрсэн учраас л тэр хүн тэрийг сонгосон байх. Заавал энэн дээр тэрний зөв, тэрний буруу, тэг чи ялсан, чи ялагдсан тийм зүйл бол байх ёсгүй. Угаасаа хэрвээ чи тийм болгоод эхлэх юм бол чи өөрөө тэрэндээ стресстэй эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр 3 дахь хүний нүднээс хараад нэг хүнийг зөвхөн буруутгаал чи намайг араар тавьсан, чи намайг үзэн ядсан, чи намайг ингэж хуурсан, чи намайг инглээ хохироолоо. Чи надад яаж ийм дарамт үзүүлж чадж байна гэд ингэхээсээ илүүтэй яг яагаад тэ аль эсвэл тэр хүнд л ямар нэгэн учир болж тэ гэтээ тэрийг заавал мэдэх албагүй, заавал өөрийгөө буруутгаал надаас болоод тэр хүн ингэчлээ гэж бодож болохгүй. Тэр хүн цаанаа ямар нэгэн өөрийн туулсан амьдралтай байгаа штэ. Тэр хүн өөрийнхөө амьдралын харах өнцгөр л энэ асуудлыг шийдсэн байгаа. Тэгэхээр тэр асуудлыг нь бодоод за энэ хүний өөрийнх нь сонголт, энэ хүн өөрөө мэдж байгаа. Тэгэхээр энэ хүн сонголтондоо эргэлзэхгүй байх. Зүгээр сонголтын угаасаа энэ хүн өөрөө гаргацсан юм чинь би энэ харилцааг ингээд зогсооё. Травманда яг ингэж хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол чи травмагаа үзэн ядах тусам травма чинь чамайг барьж идэнэ. Дараагийнх нь арга нь болохоор өрөвдөх сэтгэлээр хүлээж авах. Өрөвдөх сэтгэл гэдэг нь энэ хүний амьдралд нэг зүйл тохиолдож дээ. Энэ хүн намайг хангалттай сайн ойлгож чадаагүй байх. Гэхдээ энэ бол энэ хүний буруу биш. Би ойлгуулж чадаагүй миний ч буруу биш. Яг тийм байдлаар өрөвдөх сэтгэлээр хандаж тэр хүнийг уучлж өршөөх хэрэгтэй. Тэр хүнийг үзээ ядаж болохгүй харин уучлж өршөөгөөд энэ хүнд үнэхээр ингэхээс өөр сонголт байсангүй юм байна, байгаагүй юм байна. Энэ хүний харах өнцг нь ийм юм байна. Энэ хүний амьдралыг туулсан зам нь ийм байсан юм байна. Тэгэхээр заавал угаасаа энэ ийм байгаа газар бэжж чам руу дээшээ харж чадахгүй шүү дээ. Тэр хүн чиний юу бодож байгааг ч ойлгож чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүн чинь ингээд амьдралын туулсан зам нь өөр, хүмүүжил нь өөр, гэр бүлийн байдал нь өөр, үзэл бодол нь өөр, зөндөө олон юм нь өөр байхад заавал чи тэрийг чи надтай нэг зам руу харахдаа гэд тийм юм байхгүй юу? Тийм учраас тэр хүнийг зүгээр л хөөрхөн амтан тэ яг ийм л байсан байж тээ. Одоо ирээдүйд уучрах хүнд нь амжилт хүсье тэ. Аль эсвэл зүгээр л энэ хүн намайг ингээл хохироосон юм байна. Гэтэ энэ хүн магадгүй хөрхи өөр сонголт байгаагүй бах. Заавал нэг амар үзээ ядал энэ муу адгийн амтан гэж бодож болохгүй. Өөрийгөө уучлах. Хүн ямарваа нэгэн зүйлээс гэмтэл авахаараа хамгийн түрүүнд өөрийгөө буруутгаж боддог. Хин нэгэн хүн чамд шууд биеийн хүчирхийлэл үзүүлэлэг гэж бодоход хамгийн түрүүнд яа би хөнгөн байсан юм уу? Би магадгүй те одоо ийм хувцас өмссөн учраас би магадгүй ингэж шүн найзуудтайгаа уулзсан учраас би магадгүй ийм байсан болохоор энэ хүн надад ингэж хандж байгаа юм уу? Би тэр хүнийг захирчтай удирдах чадсангүй, би муу юм аа, би хайрлах чадсангүй, би хангалттай байсангүй, яагаад надад ийм юм болж байгаа юм бэ? Яг энэ мэдрэмж хамгийн түрүүнд хүнд бодогддог. Гэтэ энэ дээр чиний буруу байгаагүй. Яагаад хууралтыг чи мэдэрч байгаа вэ гэхээр чи ирээдүйд илүү сайхан зүйлийг хүртэх хэрэгтэй учраас тэр бүх зүйлд зориулагдаж ирсэн зүгээр л нэг амьдралын чинь гიშгэх шат. Тэрнээс биш тэр хүн чиний амьдралын чинь заяаны хань биш байхгүй юу? Бити тэр хүн дээрээ төвлөр. Одоо чи номын гол дүрийн баатар байлаа гэж бодоход чи зүгээр л нэг цэцэгчэнд л одоо зориулж те гомдоол ингэж мингээл тэгэл байна л гэсэн үг байхгүй. Гэтэл номын чинь зохиол шал өөр штэ. Тэгэхээр зүгээр тэр хүндээ төвлөрч гомдохоос илүүтэй за баярлалаа тэ мэдрүүлсэнд окей би ойлголоо ийм юм байд юм байна. Хүн өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрийгөө хайрлахаас эхлэх хэрэгтэй юм байна.
хин нэгэн хүнд бүх зүйлээ зориулаад би энэ хүнд хайрыг зориулах юм бол энэ хүн зөрүүлээд намайг хайрлана гэж бодоод бүх зүйлээ зориулсан чинь ингээд араараа тавиулчдээ маань. Окей. Тэгвэл би яах ёстой юм? Чи зүгээр л миний амьдралын шат байлаа. Баярлаа те. Би тэгвэл илүү хичээгээд өөрийгөө хайрлая. Энэ аахгүй юу? Тэрнээс биш тэр хүн чиний амьдралын гол дүр биш. Бити тэгж хөөргөж тэр хүмүүсийн эгог өндөрсөг. Тэр хүмүүс тэгээ юугаа хийнэ үү? Өөрсдөө тэгээ мэдээд явна нэз. Зүгээр тэр хүмүүсийг тэр чигт нь хаяад бити би энэ хүнээс трама авсан шүү. Энэ хүн намайг хуурсан шүү. Бити тийм юм бод. Баяр хүргэх хэрэгтэй шүү. Тэр хүн чамайг дахиад хуурхал байсан. Ядчил тэр хүн өөр хүн аваа явлаа. Баяр хүргэх хэрэгтэй. Харин чамд бүр ингээд амар гой баяр хүргэмээр санагдчих байхгүй юу те. Аюу гой чамд үнэн ч хүн олдох байх магадгүй ирээдүйд. Дараа нь болохоор суралцах үйл явц. Намайг ингэж шархлуулад, ингэж намайг зовоогоо тэр хүн намайг ингэж байгаа юм да. Бүр надад бүр тийм дарамт үзүүлсэн шүү дээ. Би бүр нэрээ би яагаад ийм хүмүүс татдсан бэ? Яг ингэж бодогдож юм бол чи зүгээр суралцахгүй байгаад байгаа учраас чиний амьдралд ийм хүмүүс дис дарааллаад гарч ирээд байгаа гэсэн үг. Чиний магадгүй дотоод хүн чи энэ зүйл дээр суралцаад өгөөч ээ. Чи энийг ойлгоод өгөөч ээ. Чи энийгээ эмчлээд өгөөч ээ. Бити ингээд тэ өөрийгөө бүхэлд нь хүнд зориулаад байл та. Бити ингээд өөрийгөө хүмүүсийн төлөө ингэж амьдруулад байл та. Чи амьдралынхаа гол дүр шигтэй. Жохон гол дүр шиг тэ өөрийгөө оройлтой байгаад өгөлтэй. Суралцалтаа наадахнаасаа гэд. Тэр яг юунаас нь суралцах хэвтэй юм. Одоо яг бүх харилцаагаа бодоод үзэх хэрэгтэй. Чи тэр хүмүүстэйгээ харьцаж эхлээд тэр хүн чинь чамд юу ч зарцуулаагүй байхад чи араас нь бүх юмыг зарцуулж гүйсэн үү? Гүйсэн бол эн чинь чи тэр хүмүүсээс анхаарал халамж хүссэн л гэсэн үг. Чи анхаарал халамжаа дотроосоо хүсэх хэрэгтэй байхгүй өөрөөсөө. Тэгтэл чи тэр хүмүүсээс хүссэн учраас одоо тэр хүмүүс чинь ч байхгүй байгаа гэсэн үг. Яг би юун дээр алдаад байна? Би юуг зөндөө олоодаа тавцсан, юуг зөндөө олоодаа тавцагдсан чинь тэр зүйл алдагдсан. Тэгэхээр би тэр зүйлийг тавтаж болохгүй маань. Тэгэхээр би тэрний оронд энийгээ суралцах хэрэгтэй юм байна. Тэгэхээр магадгүй би өөрийгөө хайрлахад суралцах хэрэгтэй юм болоо. Магадгүй би өөрийгөө оглоход суралцах хэрэгтэй юм болоо. Магадгүй би тэ өөрийгөө хөгжүүлэхэд суралцах хэрэгтэй юм уу гэд. Сүүлийнх нь болохоор өөрчлөлтийг хий. Одоо ингээл амар ухаарч байгаа юм шиг санагдаж штэ тий. Яа би ястаа яг ойлголоо. Би бүр нэр үнэхээр би өөрийгөө хайрлахгүй байгаа учраас л би яг ингэдсэн байна. Одооноос би яг өөрийгөө хайрлая. Яг яаж хайрлах вүлээ? Өөрийгөө гой байлгах хэрэгтэй юм уу? Магадгүй тэ үс гэдгийг янзлал би мэй хөгжүүлээл хоббигоо олоод ингэх хэрэгтэй юм уу гэл ингээл эхэлж мэхлээл бодож байгаа байх гэж би бодож байна. Чи өөрчлөлтийг авчрах юм. Өөрчлөлтийг авчрахын тулд чи хамгийн түрүүнд сая хэлсэн шат дарааллуудаар өөрийнхөө травмаг гэмчлээд травмагаа тэ хүлээн зөвшөөрөөд дахиж тэрнээсээ суралцаад чи суралцчих юм бол чи окей баярлаа травма гэж хэлэх байхгүй юу? Чи суралцахгүй байгаа учраас л чи тэр травмаг үзэн ядаад байгаа гэсэн үг. Чи суралцахгүй байгаа учраас л ёо би тийм травматай байхгүй ёо би тийм байхгүй юу гэл нөгөөдгөө ухаж гаргаж ирэл өнгөрснөө бодож ямар л X рүүгээ залгаж уйлал. Тэр суралцсан юм чинь одоо яаж өөрийгөө өөрчлөх юм? Тэрнээс чи өөрийгөө өөрчлөнө гэд магадгүй давхраатай болоод чи өөрийгөө өөрчлөнө гэд магадгүй те зөвхөн ганцхан зүйлийг өөрчлөөд нэмэргүй байхгүй. Энд чинь ингээд цогц шүү дээ. Хүн чинь цогц гадаад байдал, дотоод сэтгэл, тарих, оюун те тэг сүнслэг байдал. Тэр яаж хөгжүүлэх юм бэ гэхээр ер нь бол ном унших, өөртөөгөө ярилцах, байгальд байх гих мэтчлэн зүйлээс яг эхлээд цаг зав гаргаад өөрийнхөө хийх дуртай зүйл хоббиг олох нь л хамгийн чухал. Хүн хоббитэй байх юм бол ямар ч асуудлаас гарч ирж чаддаг. Зөрүүлээд тэр хобби чинь чамайг аз жаргалтай болгодог. Зөрүүлээд тэр асуудал чинь тэ байхгүй юм шиг харагдаж эхэлдэг. Тэгэхээр травманаас гарах хамгийн гол аргуудын яг үндсэн хэсэг нь бол ийм байлаа. Дүгнээд хэлэхэд хин нэгэн хүн чамайг араар тавьсан, хин нэгэн хүн чамд хүчирхийлэлд үлдсэн, хин нэгэн хүн чамайг албаар хохироож травматуулсан бол тэр хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөр, тэр хүнийг өрөвт, тэр хүн ямар өрөвдөлтэй юм бэ гэдгийг өөртөө итгүүл. Тэгээд өөрийгөө тэр хүнээс илүү зүйлийг хүртэх хэрэгтэй хүн шүү. Би яагаад ийм зүйлийг туулсан те? Би аль хэдийн туулсан чи өнгөрсөн очиод өөрчилж чадахгүй шүү дээ. Туулсан юм чинь чи тэрнээсээ суралцах хэрэгтэй зөрүүлээд. Тэгээд амьдралаа дараагийн түвшинд гаргаад өгөөч. Бити травманда гацаад байгаа ч гэдгийг яг энэ хүү бичлэгээр ингээд оруулж ирж хэлж байгаа. Тийм учраас маш олон хүмүүс травматдаг.
би ч гэсэн травматжсэн. Тэрэндээ удаан гацчихлахгүй, удаан гацах тусам чи өөртөө дургүй болно, өөрийгөө хайрлахгүй болно, өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Өөрийгөө үзэн ядаж эхлэх стандарт ч юм буу, стандарт ч юм буугаад хүн болгон чамайг бүр ингээл хүссэн хүн болгоно чамайг улам их травматуулж чадна. Чи травматай байх юм бол амьдралаас аз жаргал авч чадахгүй. Эцэст нь энэ чиний амьдрал биш, зүгээр л хүмүүс чиний амьдралын гол дүр болцсон байна. Тэгэхээр тийм амьдралыг хүсэхгүй байгаа бол траума эмчлээрээ аюу гоё чи илүү зүйлийг хүртэх хэрэгтэй шүү. Илүү гоё амьдралыг хүртэх эрх чамд байгаа тийм муухай хүмүүсийг битгий бод тэр хүмүүсийг зүгээр өрөвд тэр хүмүүс зүгээр чиний амьдралын шат чи тэрийг гიშгээд гарах хэвээр тэрнээс биш тэр хүмүүс чиний амьдралын зорилго биш. Тэгэхээр өөрийнхөө зорилгыг олоод гоё хайрлаарай гэж хүсье. За тэгээ ингээ миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Бүгдэндээ love you guys.